Өчигдөр Эрдэнэ төлөвлөлтөөр 100% Монголын мэдл шилжлээ. Тэгэхээр та энэ асуудлаар бас улсын хурлын даргын хувьд байр суурь илэрхийлэхгүй юу? Манай улсын олон жилийн бодлого Эрдэнэ төлөвлөлтөөр 49% худалдаж авах саналыг манай ерөнхийлөгч ерөнхий сайд нар ер нь нам харгалзахгүйгээр тавьдаг байсан. Тэгээд энэ удаа Ташкентийн дээд хэмжээний уулзалтын үеэр энэ асуудал шийдэгдэж Оросын талаас албан ёсоор зарах санд ирсэн. За ямар ч байсан Эрдэнэ төлөвлөлтөөр Монголынх болох гэж байна. Хуулийнхаа дагуу улсын хурлаар гэрээтэй учраас орох ёстой. Энийг сонгуулийн улс төр болгож байгаа нь хуулийн харамсалтай. Энд ямар ч улс төр байхгүй. Монголын баялаг Монголдо буцаж ирж яхад дургуутсаж байгаа улсуудыг ерөөсөө ойлгохгүй байгаа. Өөр хүн зарч гэсэн. Монголын талд санал тавьсан болохоос өөр ямар нэгэн санал тавих хэрэггүй маа. Тэр дагуу бүх ажил явагдана. Монгол ардын намч тэр, Монгол ардын хувьсгалт намч тэр. За энэ шахааны бизнес нь алга болчих гээд байгаа үйлдвэрлэлийн зарим удирдлагууч гэсэн тэр одоо энэ нэг цуу яриагаа зогсоох хэрэгтэй. Монголын өрөнд Монголыг болж хизээ нэгэн цагт Ириотийн таваас өртгөн өгснөхийн дараа Монголын тал зарах санал тавих ба тэр үед бас л ингэх юм бол одоо муухай харагдана. 1990 онд би одоо сургамж хилээтэй. Улаанбаатар төмөр замыг мөн худалдаж авахыг манай Орос ах нар санд болгосон байдаг. Тэр үед нь бас ингэж улс төрж байгаа даваагүй байдаг. Ер нь бол эдийн засгийн тусгаар тогтнолоо бодох юм бол Монгол улс боломжтой үедээ бол худалдаж авчих ёстой маа. Ийм үед нь дотроо хий хоосон улс төрждгүүгээр өгч байгаа юмыг бол авчих хэрэгтэй. Тэр янз бүрийн сургалаа бүр мөсөн зогсоох хэрэгтэй. Гадаад харилцаан дээр Монгол ардын нам, ардчсан нам ямар нэгэн одоо ялгаа байдгүй, нэг бодолтой байдаг. Энийг бичигдээгүй хуулиа бол бид дагаж мөрдөх ёстой маа. Битгий улс төржөө Монголын баялаг Монголдо буцаж ирж байна. Энийг бол ард иргэдээ харин манай хэвлэлийнхэн сайн тайлбарж өгөх хэрэгтэй.